Энэ улирлын аваргуудын лигт Paris Saint-Germain төрүүлж гайхалтай түүх бүтээсэн. Тэгвэл энэ тоглолтын шилдэг тоглогчоор шалгарсан Dewey ингэж хэлсэн байна. Энэ үнэхээр гайхалтай. Аваргуудын лигийн шигшээ тоглолтын шилдэг тоглогч болж чадлаа. Neymar бол миний шүтэн хэмээн тэрээр Marcelo хандаж хэлжээ. Тэгээд Marcelod миний өмнөөс түнд минь түргээрэй гэж хэлсэн байна. Харин Marcelo тэгэлгүй яах вэ гэж амласан байна. Тэгээд яасан байх нь вэ? Neymar Dewey-г Instagram хаягта дагсан байна. Итгэхгүй бол та бүхэн Neymar-ын дагагчдаас Dewey-г хайгаад үзээрэй. Харин Paris Saint-Germain клубын эзэн Nasser Al-Khelaifi тус багийг 14 жил санхүүжүүлэхдээ 2.3 тэрбум еврог зарцуулж энэхүү хүссэн амжилтаа үзүүлж чадчихэ. Рональдо өөрийг нь дуурайдаг нэгэнтэй уулзсан байна. Гэхдээ зөвхөн хаалтны цаанаас. Тэгвэл энэ залуу өмнө нь бид маш олон жилийн өмнө уулзаж байсан юм энэхүү бичлэгээ оруулсан байна. Роналдог дуурайдаг тэрээр энэ бичлэгээ оруулаад би түүнтэй уулзаж байсан. Та бүхэн энэ бичлэгээс бид хоёр удаан ярилцсныг харж байгаа ёстой гэж хэлсэн байна. Энэхүү залуу Роналдог дуурайснаар Instagram хаяг нь 1 сая дагагчтай болж чадчихэ. Роберто Карлос ингэж хэлсэн байна. Би Роналдотой анх 1993 онд уулзаж байсан. Тэр үеэс бид үргэлж нэг өрөөнд хамт унтдаг байлаа. Магадгүй би эхнэрээсээ ч олон удаа Роналдотой хамт унтж байсан шүү гэж хэлсэн байна. Роберто Карлос 7 эхнэрээс 11 хүүхэдтэй гэдэг юм байна. Зарим тоглогчид төлөв өмгийн карьераа өндөрлүүлсний дараа юу хийдэг вэ гэж олон хүн боддог байх. Тэгвэл Барселонагийн хаалгач Pinto-г та бүхэн санаж байна уу? Одоо тэгвэл тэрээр reggaeton дуучин болсон байна. Reggaeton гэдэг нь Daddy Yankee, Don Omar, Bad Bunny зэрэгтэй дүүцгөөц дуунуудыг дуулдаг уран бүтээлчин байна. Тэрээр Барселонод чамгүй амжилтыг үзүүлсэн байдаг. Нийтдээ 16 цом хүртсэн бөгөөд үүнд 3 удаагийн Ла Лигийн төрөө, 2 удаагийн Copa del Rey, 4 удаагийн Испаний супер цом, 2 удаагийн аваргуудын лиг, 2 удаа UEFA-гийн супер цом, 1 удаагийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн амтаар төрүүлж байсан байдаг. Тэрээр 2014 онд 39 настайдаа зодог тайлж хөгжмийн замналаа эхлүүлж байсан байна. Хөгжмийн продюсерийн хувьд Pinto 2016 онд Грэммигийн шагналыг хүртэж чадчихжээ. Хаалга манаж байсан хүн одоо хийц дуу бүтээгч болж чадсан байна. Нэгэн өөрийн шүтээ Neymar-тай уулзахын тулд баггүй саадыг туулж байгааг энэхүү бичлэгээс та бүхэн харж байна. Neymar-ын ур чадвар дэлхийд тосгоо. Одоо тэрээр Santos клубт тоглож байгаа юм. Үл өмбөг сонирхогчид Франческо Тотид их дуртай байдаг гэж боддог. Яг гэвэл түүнийг нэг багтаа үнэнчээр хүчин зүтгэсэн гэдгийг хөл өмгийн орхотнууд сайн мэднэ. Тоти ч ингэж хэлсэн байдаг. Би үерхдэг байсан бүх найз охтуудаа хуурдаг байсан. Харин Рома клубэл хуурч чадаагүй гэж хэлсэн байдаг. Түүнийг олон шилдэг багууд авъя гэж өрсөлдөж байсан ч тэрээр зөвхөн Мөнхийн хотын баг Ромадо үлдэхийг хүссэн байдаг. Нэгэн таксины жолооч ингэж дурсамжаа хуваалцсан байна. Тэрээр 120 км замыг туулж Мануэл Нойрын алдсан төрөвчийг 600 евро болон 2 кредит карттай хамт буцаа өгчээ. Харин талархлынхаа илэрхийлэл болгон Нойр өөрийн гар үсгтээ хаалгачийн өмсгөлөө бэлгэлсэн байна. Гэвч таксины жолооч сэтгэл дундуур ууртай байжээ. Энэ бэлэг инээдтэй байна. Үнэндээ надад ямар ч ашиггүй. Би 4 хүүхэдтэй хооллож тэжээх хэрэгтэй. Нойр өөдгөө гэж тэрээр хэлжээ. Жолоочийн эснэр тэрээр төрөвчийг буцааж өгөхийн тулд 400 евро зарцуулсан байна. Герман улсын хуулиар олсон эв төрөнгийн 5%-ийг урамшуул болгон авах хэрэгтэй байдаг юм байна. Гэхдээ энэхүү өмсгөлийн үнц нь удахгүй гарах байх гэдэгт итгэлтэй байна. Учир нь Нойр багийн төвшөнд болон шигшээ багийн төлөө чамгүй олон амжилтанд хүрсэн байдаг. Жишээлх юм бол тэрээр 2014 онд хөл өмгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн амтаар төрүүлж байсан. Серхио Агуэро, Ямал болон Винисиусийн тухай ингэж хэлсэн байна. Винисиус одоо дэлхийн шилдэг 3 тоглогчдын нэг болсон. Харин нас болон цэвэр авиасын хувьд би Ямалыг сонгох болно. Тэр үнэхээр онцгой. Би аль альдаа тоглохыг хүсэж байна. Өөрийгөө довтлогчоор нь тавиад гэж хэлсэн байна. Та бүхэн Neymar Барселонад ирээд шууд одуулсан гэж бодож байна уу? Тэгвэл үүнийг сонс.
Барселонод ирээд эхний 6 сар нэг л сонин маш их айцтай байсан. Би өөртөө байнга хэлж байлаа. Яасан бэ гэд. Учир нь би хэнийг ч уурч чадахгүй, хэнийг ч гүйцэж чадахгүй байлаа. Нэг тоглолтод оролцож үнэхээр сэтгэлээр унсан. Тоглолтын эхний хагасын цаг дуусч байсан. Тэр тоглолт Атлетико Билбао эсрэг байсан. Би уртаар ховцсолих өрөөнд ороод тэр тоглолтод би үнэхээр муу байсан болох ариун цэврийн өрөөнд ороод уйлсан. Тэгсэн хаалга төгшиж байна. Месси байсан. Тэр надаас асуусан юм. Юуны төлөө уйлж байгаа юм бэ? Би хэлсэн. Үгүй би уйлаагүй. Би сайн байгаа гэж. Тэгээд Дани Алвес Месси хоёр ирээд "Тайвшир. Бид чамд туслах гэж энд байна. Чи Сантос тоглож байсан шиг хамгийн шилдэг тоглолтоо үзвэл ямар ч өөртөө дарамт авахгүй байхыг хичээ. Ямар нэгэн зүйл хэрэгтэй бол бид хоёрт хэлээрэй" гэж тэд хэлсэн. Тэрнээс хойш би өөртөө итгэлтэй болж илүү урам зоригтой тоглох болсон. Бүх зүйл үүнээс хойш сайхан болсон. Шаби Алонсо Реал Мадридын дасгалжуулагчаар ирж анхны хуралдаа оролцсон. Өнөөдөр бол мартагдчихгүй өдөр. Энэ бол миний гэр, үргэлжил миний гэр байсан газар. Цэнгэлт хүрээлэнд орж ирэхэд л бүх зүйл дахин санаанд минь бууж байна. Миний клубын хайр хизээж алга болохгүй. Энэ л миний Мадрид. Бидэнд гайхалтай баг байна. Бид Реалын үеийг үргэлжлүүлэх ёстой. Онцгой зүйлийг бүтээх. Мөн би Карло Анчелоттид хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна. Тэр миний дасгалжуулагч, багш, урам зоригийн их үүсвэр. Түүний удирдлаггүйгээр би өнөөдөр энд байхгүй байсан. Би түүний гайхамшигыг цааш үргэлжлүүлэх болтны юмэн тэр хэлжээ. Лионел Месситэй холбоотой мэдээллийг оруулаад өгөөч гэж маш олон хүн асуусан байсан. За тэгвэл Лео Месси 2019 оны Аврагуудын лигийн финалд Манчестер Юнайтед эсрэг хийсэн тэр алдарт толгоогоор хийсэн голыг өөрийн бүх цагийн хамгийн дуртай голоор сонгосон байна. Би илүү гоёмсог үн цэнтэй гол олныг оруулж байсан. Мөн тэдний ач холбогдлоос шалтгаалаад олон янз. Гэхдээ Аврагуудын лигийн финалд Манчестер Юнайтед тоглохдоо хийсэн толгоогоор хийсэн гол миний хамгийн дуртай гол байсаар ирсэн. Ромд хийсэн тэр домогт толгоогоор хийсэн гол Барселоног Аврагуудын лигт төрүүлэх боломжийг олгосон. Тэгвэл түүний гол маш онцгой байдлаар амилж байгаа юм байна. Рефиг энэхүү голыг өрмөц хиймэл оюун ухаанд түшгэлэн уран бүтээл болгон хуургаж байгаа юм байна. Интер Майамигийн A Goal in Life буйны компанид ажлын нэг хэсэг юм байна. Бүх орлого нь буйны зорилготой. Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хүүхдүүдийн боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд энэхүү уран бүтээл тус болох юм байна. Эдисон Кавани хүмүүс алдартай байх эсвэл мөнгө хамгийн чухал гэж боддог. Үнэн дээр тийм биш. Жинхэнэ амжилт гэдэг хайртай хүмүүсийн хамт эрх чөлөөтэй бүрэн дүүрэн амьдрах явдал. Хөл өмгчийн хувьд чи үргэлж автобусанд зочид буудалд онгоцонд эсвэл цэнгэлтгэд байна. Хүүхдүүдийнхаа өсөж том болж байгааг харах завгүй. Мөн ямар ч өөрөг хариуцлах хүлээхгүй. Paris Saint-Germain-ийн тоглогчид тансаг байдал руу тэмүүлж явахад Кавани ихэвчлэн багийн ажилчтай хамт хооллож, алдартай хамтрагчдаасаа илүү харилцдаг байжээ. Тэр цэвэрлэгч үйлчлэгч нарыг голлохгүй. Үнэн сэтгэлээсээ хүндэтгэн харилцдаг байсан байна. Уругвай хамгийн агуу тоглогчдын нэг байсан ч Кавани үргэлж даруухан байсаар ирсэн. Тэр энгийн суудлаар нисэж, үнэтэй дизайнерын хувьд савхаас татгалздаг. Гэхдээ тэрээр орлого сайн олдог. Би түлэх чадвартай ч энэ бүхэн надад сонирн биш гэж хэлдэг байна. Тэр алдартай байх эсвэл мөнгө олохын төлөө амьдардаг. Амар амгалан, энгийн амьдралд аз жаргалтай байдаг. Загасчлах, төрсөн хот сайлтууд цаг өнгөрөх, үндэстэн лүүгээ чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахыг хүсдэг байна. Мессигийн шагаандаа зүүлсэн улаан утасны талаар. Энэ бол энгийн утас биш. Итгэл, хувь заяа, өвөг дээдсийн бэлэгдсэн бэлэг тэмдэг. 2018 онд нэг тоглолтын дараа Аргентин сэтгүүлч Мессид ээжийнх нь өгсөн улаан утсыг бэлэглэж аз жаргалыг хүсжээ. Месси нэмсэглээ энэхүү туузыг хөлнийхөө дотор зүүжээ. Тэгээд үүнийг хадгална гэж тэрээр хэлсэн байна. Тэр үнэхээр хадгалсан. Сэтгэлээр унаж түүнд хэцүү байсан ч 2022 онд дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд тэрээр багийн хамтаар төрүүлсэн байдаг. Энэхүү зурагнаас хөлөндөө зүүсэн энэхүү улаан утсыг харж болно. Тэрээр энэхүү улаан утсаа байнга хөлөндөө зүүдэг. Хөл өмгийн хамгийн нэр хүндтэй цомыг өргөх тэр мөчид үргэлж бидэнд хамт байсан. Зарим нь үүнийг мунхаглал гэж үздэг. Зарим нь хувь заяач гэж үздэг. Харин Месси өөрийнхөө л хүлээж авсан. Тэрээр энэхүү улаан утсыг өөрөө зүгээ зогсохгүй. Хамтран тоглогчид болоо Анхел де Мариад мөн зүүж өгчээ. Зөвхөн аз бус хайр эвнэгдэл итгэл сэтгэлийг бэлэгдсэн. Анх жижигхэн хөдөлгөөн байсан ч энэхүү заавал одоо хөл өмгийн домогт мөнхөрсөн бэлэг тэмдэг болоо ирчээ. Манайхан ч гэсэн хөлөө янз бүрээр бэртэх юм уу гэмтэх эвгүй гიშх үедээ хөлөндөө бас улаан утас зүүдэг санагдаж байна. Та бүхэндээ хөл өмгийн эргэн тойрондох сонирхолтой содон мэдээллийг хүргэлээ. Дараагийн бичлэг хүртэл баяртай.